Доо яамныхны гарын шүүс болж Бат цагааны шоронд тамлуулж зүдэрсэн жүжигийн зохиолч Цэнд Очир. 30-аад оны үеийн жүжигийн зохиолч Цэнд Очир нь Монголын урлаг соёл утга зохиолын ертөнцид зохих мөрөө үлдээсэн хүн. Энэ тухай манай алт үеийн жүжигчид найруулагч нар мянгантаа дурссан байхаагаад харамсалтай нь энэхүү авиаслаг зохиолчийг 1942 оны 6 дугаар сард дотоод яамныхан хил сэргээр баривчлан Бат цагааны шоронд тавьж улмаар шоронгоос шоронд дамжуулсаар 1947 онд сулжээ. Түүний шоронд өнгөрүүлсэн 5 жил зовлон зүдгүүр, гуниг харуулсал, басгүй элдв сонин түүх намтраар дүүрэн байж. Түүний Монгол Ардын хувьсгалд намт хандсан өчлийг бичгийн хэлбэрт оруулан сэрүүлв. Бат цагаан там гэж алдарсан төрийн их шоронгийн босхыг алхангууд ямар нэгэн өөр ертөнц юм уу? Хойд насныхаа орон гэгчид хөрөгдөд ирсэн мэт санагдаж үлээ. Яагаад гэвэл аль хэдэн жилийн өмнө баригдаж алга болоод амьд өгсөн мэддэхгүй болсон хүмүүсийн зарим нь танигдахгүй шахан болж гэнт харагдах нь ёстой чөтгөр шулам гэгч нь үзэгдэх шиг л санагдсан. Намайг хэрэгт таслуулаад хашааны хаалгаар оронгууд шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан банзрагч, зохиолч Наваан Юндан, Намдаг, Максар, хурцын дугаржав гээд урд нь таних нөхөд тосч ирээд "За нөхөр минь их ядруу амьсгалтаа гарч ирсэн цагт учир бий шүү" гэж сэтгэлийн дэм өгчүүлээ. Хариуд нь би "Яггүй ядарлаа. Хамгийн гол нь хийгээгүй хэрэгт гүжирдүүлнэ гэдэг чинь амьдын зовлон байдаг юм байна" гэв. Чи сонс, банзрагч 25 жил, Наваан Юндан 15 жил. Би 10 жилээр шагнагдсан хүн шүү дээ гэж Намдаг үл мэдэг инээмсэглэж үлээ. Төдөлгүй биеэр өндөр туранхай шар залуу тосч ирээд надтай гар орж "Чи намайг танихгүй байхаа та. Намайг гунааж ав" гэдэг. Би чиний өгсөн загтлыг гэрт чинь хөргөж өгөөд буруудаж 6 жилийн ял аваад ирсэн хүнтэй. Яах вэ, нөхрийн төлөө яваад хийсэн хэрэг болохоор гомдлгүй, өөрөө ойдсан хүүхэд уйлдаггүй гэдэг үсттэй. Амар минь байвал эндээс гарах байлгүй дээ гэж хэлж дуусуугүй юу? Буу тас хийв. Юу болов гээд цочин гартал шоронгийн төмөр тортой хашааны завсраар нэг хоригдлыг гантны хүнтэй ярьлаа гэж харуулын гоёг хий буудсан байж. Шоронгийн хатуу дэглэмийн анхны тохио ингэж намайг угтсан юм да. Өргөс төмөр дороор бэхэлсэн өндөр сургаах хашаан доторх Бат цагаан шоронд хэдэн мянган хүн зовж шаналж хэдэн мянган хүнийг ирэлгийн нэлж агаадсан тооцоо хэн гарах вэ дээ. Энэ шоронгийн барилгын ханын зузаан метр гаруй, өндөр нь 2 давхар, жилийн 4 улиралд ертөнцийн нарны гэрэлгийгээ дотор нь тосдоггүй. Зовоон шаналгах, эрүү шүүлтийн олон янзын төхөөрөмжтэй тийм л там байсан. Харин хашаан дотроо зөөлөн оёдлын, гутлын, мод төмрийн гээд янз янзын жижиг гар үйлдвэрт хоригдлууд 24 цагийн турш ээлжлэн ажилтдаг байлаа. Тэр тусмаа дайны гал хүчтэй дүрлцэж байсан үе болохоор оёдлын үйлдвэр нь цэргийн урт богино нэхий дээл өмд цамц бээлийн гутал цэргийг хэдэн мянгаар нь үйлдвэрлэдэг байв. Тэгэд би эцэстээ амьдрахад хэрэг болж магадгүй гэж бодоод оёдлын үйлдвэрт орж ойр зуурын юмыг яггүй ойдог болж билээ. Үүнийг бодохоор нохоо хамартаа өрхөөр усч гэдэг үг санаанд ордог юм. Намайг шоронд орсны дараахан оригдлоод бөөсний тип гэдэг хурц аюултай өвчнөд нэр өгдөж эхэлсэн юм. Нэгэнт нарт хорвоогийн чөлөөт амьдралаас тусгаарлагдаж эрэлгийн дансанд бичигдсэн хүмүүс болохоор наашаа харах инэрэнгүй сэтгэлтэн хэн байх вүлээ. Их л сайндаа хоригдлоо нэмчлэн, үгснэ нь хохь, амьд гарвал зол. Гэхдээ тэр үед хоригдлууд дотор гүжир хэрэгт гүтгэхтэд ирсэн сайн эмч домч нар бишгүй байснаас бөөсний дайнтай тулдаж олон 10 хоригдлын амийг аварч байлаа. Энэхүү бөөсний дайн намайг тойроогүй, дайрч гарсан. Дайрахтаа нилээд хүчтэй дайрсан юм. Би 40 хоног ухаангүй өгсөн амьдын завсар байсан. Гэвч үхлийн од харуулах цаг тулаагүй болохоор бурхан багшийн авралаар би үхлийг ялж гарсан. Ер нь хүн залууч бай, өгшинч бай, зовлон даах тэнхээтэй байдаг юм бэлээ. Нэг өдөр буутай хоёыг бидний хідэн хоригдлыг туугаад яв. Бид хаана аваачид зовоох гэж байгаа бол доо гэж хоорондоо шивнэн ярьвлаа. Тэгсэн чинь хотын хойхон талд байх чулуун тоочиг гэдэг газар авчрав. Энэ нь уулын ургаа чулууг буулгалан буталж күблэн хурааж бэлтгэдэг газар байлаа. Хурц халуун наранд ургаа хатыг дааж ятсан том төмөр лантуугаар хагалж ботлох нь тийм ч амархан ажил биш. Өглөөний өмнөх хар талах, өдөр оройны ганц аяг шар будаатай хоолоо олж идэхийн тулд 4-5 куб метр чулууг хагалж ботлоно. Бүгд л арьс махаа зовоож, хагас дутуу хийх нь хийж чадахгүй шөнө орой болтол цаг хугацаагүй хийн. Хэдийгээр хоригдолч гисэн турж өгөхийг хүсэхгүй. Цөмөл аяг будааныхаа төлөө ажиллаж байв.
Чадлынхаа хэрээр ажиллаж гар хөлөө хад чулуунд гэмтээгээд хөдөлж чадахгүй байхад хоёугууд хурч ирээд "Яагаад та нар лазганаад байна? Бос" гэдэл зармийг нь өшөглөнө. Зармийг нь бууны бөксөөр нь ударч нөгөө сум гарцдахгүй гэсэн үүргээ биелүүлэхийн төлөө хайр найргүй тамалдаг байв. Бас муун муудаа жанжин, мун гадсандаа жанжин гихчээр арай чадaltaй хоригдол нь ядруу нэгнийгээ дээрлэгэж хоол хувцсыг нь дээрэмдэж авна. Ядруу хоригдлууд хэрвээ хоёугуудад хов хөргвөл алхаас нь агуур зовоодог байлаа. Хүн гэдэг чинь хүн чанараа алдгаар зэрлэг араатнаас 7 дор болдог нь анзаарагдаж үлээ. Намайг бат цагаанд төдийл удаагүй байтал нэг өдөр хуйг дуудаж гадаа байгаа машин дээр пүүгээ аваад суу. Чамайг зүүн хараагийн хорход шилжүүлэхээр болсон гэлээ. Ирг хаашаа бол ус тийшээ гэдэг шиг хоригдол хүн өөрийн гих жолоогүй болохоор хуйг нарын далайсан газар далд орж далсан газар нь ил гарч явхаас биш яах вүлээ. Ингээд би ачааны ханхаа тэргэн дээр суугаад явлаа. Уг нь нарсан байшинд хоригдож байснаас нар салхинд гэлдэрч байх нь зүгээр санагдсан. Зүүн хараагийн хоригтлаагэр уул ус, ургамал ногоо дэлгэрсэн ёстой л хөдөөгийн ганган байгаль хосолсон, мал аж ахуй, газар тариалангийн ажил өрнөсөн нутаг байлаа. Энд спиртийн завод, жижиг усан термийн хүчээр ажилладаг гурилын үйлдвэртэй, бас сэхэтэн хоригдлуудын санаачлагаар бүтсэн жижиг усан цахилгаан станцтай. Ер нь л шаггүй ажилтай лагер байв. Эдний ажлын онцлог нь өөрсдөө үйлдвэрлэсэн бүтээлээрээ өөрсдөө төжигээд бас цааш нь улсад илүүчилдэг байлаа. Гол хөдлөх хүч нь хоригдлууд байв. Намайг очингууд лагерийн орлогч дарга чи клубт ажиллах болно. Манай энд чинь үзэж сонирхох урлагийн юм гэж байдаггүй газар шүү дээ. Тэгэхээр урлагийн авьяастай хоригдлуудыг цуглуулад концерт, жүжиг хийж тоглоул гэж өөрөгдөв. Ингээд би ажилдаа орж үлээ. Удалгүй авьяастай хэдэн хүн цуглуулад анхныхаа концертыг болон Цэнт комиссар гэдэг дууч жүжигийг сургуульж эхлэв. Ардын авьяастан нар ямагт олон түмний дунд газрын баялаг шиг нуугдж байдаг болохоор миний ажил үйлс борооны усанд сэргсэн цэцэг ногоо мэт дэлбэлэв. Тэгээд сар хүрэхгүй хугацаанд уран бүтээлээ бэлтгэж дарга нарын сонорт толилуулсанд тэд ихэд таашааж бүх хүмүүс сонирхуулахыг зөвшөөрөв. Шинэ газар ирээд ажил маань иймэрхүү янзаар эхлэв. Төдөлгүй улс төрийн орлогч намайг дуудаж шинэ зарлиг буулгав. Чамаар дарга тэдний гэр бүлийн хүмүүсээс бүрдсэн уран сайхны дугуйлан байгуулж тоглуулахаар шийдлээ. Өнөөдөр өсгөлөд ажилдаа ор гэж өөрөгдөв. Үннийг хэлэхэд тэдний авьяас чадвар хоригдлуудын энд хүрэхгүй л дээ. Гэсэн ч даргын тушаал болохоор тэр ёс орон ажиллаж нэг концерт бэлтгэж үзүүлв. Ингэж хоног сар өнгөрөөсөөр жил гаруй нүүр үзлээ. Хавар намар нь тариа бригадын тоо бүртгэгчээр бусад цагт клубт голдуу ажилдаг байв. Гэтэл 2 дахь жилийнхээ өвөлдөө залгаж байтал намайг ноён уулан дахь мод бэлтгэлийн ажилд шилжүүлэхээр боллоо. Учир явдлыг хоригдлуудын ам дамжсан ярианаас сонсвол дарга нарын гэр бүлийн дунд хов жив дэлгэрч ялахгүй хатаа чөтөө үүссэн бололтой. Үүнд намайг буруутгасныг яана. Одоо яа гэх вэ? Ууланд мод хийхгүй гэж адрах эрх байх биш. Салхинд хийсэн хамхуул шиг тэр зүг хийсв. Ноён уулын мод бэлтгэл рүү явах чарганд суугаад цасаар битүү очигдсан цав цагаан тал дундуур цагаан ман татуулсаар ноён уулын амыг өгслөө. Маргаашнаас нь эхлээд уулнаас мод татхаар хайнгийн шар барьж булхаа төллөх гэтэл шөвг шиг шавх эврээр намайг сэжиж муу дээлийн минь хормоог сэжлээд эгээтэл эвэртээ өлгөөд арилсангүй. Ер нь хар бор ажлаас хаширч байсан гор алхам тутамд л гарч байв. Өндөр уулнаас мод татаж цагаална гэдэг далайн ёроолоос сувд шүүрхтэй адил юм шиг санагдаж үлээ. Ингэсээр байтал уран дулааны ихийг үзлээ. Нэг өдөр уулнаас мод татаад арай ядан цохиж иртэл ах маань шуудатай юм өөрчгсөн өнчин хайлаасны дэргэд зогсож байлаа. Би гайхах баярлах зэрэгцээд хуйгаасаа зөвшөөрөл аваад очтол ах маань намайг тэрж аваад уйлжүүлээ. Ингэж бит хоёр зовлонгийн нулимсан донд уулзж байлаа. Удаан уулзаагүй ах маань надтай уулзах гэж эрэлт сурал болсоор хотоос явган гарч хээр гадаа хонож өнцсөөр ирсэн нь байв. Тухайн үед шоронд орсон хүнийг энд тэнд байгаа гэж хэлэх нь байтугай амьд өгснийг нь хэлж өгөх газар байдаггүй байсан үе шүү дээ. Тэгэхээр ар гэрт хоцорсон аав ээж ах トゥ авгаа хүүхэд нь зовж шаналхаас биш яхавдэ. Хэцүү үе байж дээ хөөрхий. Ингээд ах маань надтай хамт зовлон жаргал ярьж шоронгийн байранд хоноод бутсан да. Нэг л мэтгэд хаврын өр орж цас мүс ханзарч эхлэв. Яг энэ үеэр намайг бас л хоёгдуудаад "За тэр машин дээр суу, хот явна" гэлээ.
Би мөн л гайхсаар ханхаа машины твшин дээр их л дурамжхан гарт суув. Удсангүй хөдөлж хурдалсаар мөнөх бат цагаан дотор байдаг чангалан гихчэд намайг авчраад хийчихв. Нэг дөрвөлжин тасалгаанд 30 шахам хоригдол байв. Тэдний зарим нь нар салхи гихчийг харалгүй жил гаруй болж байгааг нь. Үүний улмаас заримийнх нь нүд ширгэж, чих дэлтдэж, гар хөл нь хиймэл юм шиг болсон байлаа. Жижиг тасалгааны буланд том модон торох тавьсан байх бөгөөд үүнд бие засцгаана. Иддэг хоолно гэвэл хонь ямааны толгойг арьс үстэй чанаж буцалгаад шөлөнд нь шар будаа хайсан байдаг байлаа. Энтхийн хоригдлууд хөгшсөн залуу ялгалгүй эцэж дурсан. Харахад өрдөөл хэлхээтэй ясуулж хувирсан байв. Энд голдуу шоронгоос оргосон, хулгай дээрэм хийсэн, хянагч нартай муудалцсан хүмүүс хоригдож байлаа. Би энэ амар газар сар шахан болж үлээ. Энэ бол шоронгийн доторх хатуу шорон, тарчилгааны тамийн нэг хэсэг байлаа. Үүнээс чанга тамч бас байсан. Ер нь тэгээд ертөнцийн нар салхийг хэдхэн хоногч гисэн үзэхгүй амьсгалахгүй болохоор нөхөндөө байгаа тарвыг утаж алхахтай адил юм шиг санагдаж үлээ. Нэг өдөр чангалангийн хоригдлууд хоорондоо зодтолдож бөөн шууган дэгдэж орхив. Төдөлгүй хаалганы цоож түлхүүр хангинаж догшин хоёгууд орж ирээд тэднийг номонд нь оруулж үлээ. Хоригдлуудыг хайр найргүй зодоод байхаар нь би бас дуугуйж чадалгүй. Эднэр нэг их сүртэй зодон үүсгээгүй шүү дээ гэж хэлээд тавьчихав. Тэгтэл нэг хянагч над руу хуруугаараа чичээд чи наашаа гараад ир гэв. Тэгээд тэр намайг жижүүрийн өрөөнд авчираад хамаг хувцсыг минь тайлж нүцгэлээд төмөрлсөн дотортой ганц хүн босоо зогсоод таардаг савнд оруулаад түгжчихв. Энд хэдэн минут болоход би хөлдөж өөх шахаж билээ. Энэхүү төмөр савыг касчер гэдэг байлаа. Нэг ёсондоо хөлдөөд залхаадаг хүүтэн там юм да. Чухамдаа борхны шашны номлолд байдаг халуун хүүтэн там гэх чинь иймэрхүү зүйл байдаг болов. Бат цагааны чангаланд сар гаруй болсны дараа намайг усан замаар сал хөөвлөх ажилд томилж билээ. Усан замаар сал хөөвлөх нь тийм ч амархан ажил биш байлаа. Санамсаргүй болгоомжгүй. Аялах замынхаа бартаа саадыг сайн мэдэхгүй бол амиач алдаж мэдхээр айхтар ажил. Тэр тусмаа хоол ундаар муу чадал тэнхээ муутай хоригдол хүн ийм ажлыг хийхэд бүрч аюултай санагдсан. Туулын их галтайгаас гараад Улаанбаатарт усаар сал урсгаад ирэхэд хэд хэдэн аюултай бартаа бүхий газар байдаг байлаа. Энэ газруудад нарны болоод нарсны олон хүн амь насаа алдсан юм. Нэг удаа хоригдлуудын 3 цуваа сал бидний өмнө явж байв. Түрүү чинь цагаан жирээ гэдэг хамгийн аюултай газар ортож ирэв. Энэ цагаан жирээ гэдэг газар нь өндөр уулын асаг хад руу игцлэн хүчтэй шааж орсон ширүүн урсгалтай. 5 алд сэлүүр хөрөхгүй гүн ногоон цээл устай. Хэрвээ салчид игц ханан хатанд мөргүүлэхгүй эргүүлж чадвал амьд гардаг. Эс чадвал сал нь ханан хат мөргөж эвдрээд хүн нь саландаа авчигдаж дарагдаад мажидаг тийм аюултай газар байв. Энэ газар нь салчдын зүрхийг өвдөгдөг нэг ёсны Лусын хааны цаазын газар байсан юм. Гэтэл бидний өмнөх 3 хоригдол залуугийн авчиваа сал ширүүн урсгал руу яахыхийн завдалгүй урсж ороод ханан хатыг маш хүчтэй мөргөчгөж үлээ. Ингээд тэр 3 залуу харамсалтайгаар амь насаа алдсан да. Цагаан жирээнд цаазлагдсан энэ 3 залууг отохоор хоригдол хүн гэдэг ёстой л гайндаа гарсан илүүдэл хүмүүс байдаг юм байна гэж яс хавтаадаг болж билээ. Гэхдээ тэр үед нэртэй сайн салчид байсан л та. Жишээ нь ханхар нацаг гэж лут салчин байсан. Бас хятад салчид явдаг байлаа. Хятадууд энэ ажилд олон жил дадаж дурсалгдсан болохоор сал урсгахтаа биднээс хавьгүй илүү байдаг байлаа. 1947 оны намрын хурц шар нар орой дээрээс цоргино. Туулын тонголог басан дээр сал жолоодож явах нь хэн хүний хийж чадаад байдаггүй хиймэртэй ажил гэж би боддог юм. Нэг удаа саланд яваад иртэл мод хүлээ авдаг дарга намайг дуудаад "Чамайг төв хойрох газрын дарга дуудсан шүү. Одоохон оч" гэв. Би бас л гайхаж "Одоо хайрсан цөлөх гэж байгаа бол тоо. Дахиад л ховч нөхдөй матаас оржтэй" гэж бодлоо. Тэр үеийн төв хойрохын дарга их ууртай, догшин зан авиртай хүн байсан болохоор нарсныхан байтугай, нарныхан ухаангүй байдаг байсан юм. Би айж хулгасаар түүн дээр явж очлоо. Гэтэл харин сансныг бодоход намайг тэр дарга ууртай догшинүүдээр биш, номхон даруй байдлаар ширтээд "За чамайг улсын баг хурлын зарилгаар сулсан байна. Өнөөдөр тооцоогоо бодуулаад харьтаа" гэж хэлв. Энэ үгийг сонсоод хоёр нүднээс минь өөрөө ирэхгүй нулимс асгарч хэсэг хэн зур ухаан балартаж үлээ. Чухам тэр үед
Амьд явбал алтан аягнаас ус уунаа гэдэг ардын зүүрөг сэтгэлд минь бодогдож билээ.